За тэгэд хэлчихэж байгаа асуудалтай шууд холбоотой санал хэлье гэд. Өнөөдөр хууль зүйн дотоод хэргийн сайдаар томилогдохоор нэр дэвшээд орж ирж байгаа Баттөмрийн инквери гишүүнийг бол ерөнхийд нь бол энэ хууль зүйн салбар нийт ард түмэн бол бас нэг шудраг хүн юм байна гэж ерөнхийд нь төсөөлөд байгаа. Би хувьдаа сонгуульд нэр дэвшиж явах үеийнх нь урианаас бол танина. Хүнээр нь биш би урайтай нь анх танил болж ирсэн. Өөрөөр хэлбэл хуулийн хулгайтай тэмцэнэ гэж та сонгуульд урай барьж орж ирж байсан. Тэгэхээр маш товч тодорхой оновчтой урай гэж олон нийтийн чиглэлээр ажилтдаг хүний хувьд бол хойшооч харж ирсэн. Гэхдээ энэ урайгаа хэрэгжүүлэх нь хэр бодиттой болдог гэж бодож ирсэн. Ялангуяа ардын нам засалж явах энэ цаг үед. Харин танд одоо энэ урайгаа хэрэгжүүлэх түүхэн боломж гарч ирж байна. Түүхэн боломж шүү. Өөрөөр хэлбэл та бол одоо энэ томилгоо таныг эсвэл ардын баатар болгоно. Эсвэл ардын мянгуужин болгоно. Яг гэвэл та хэлсэндээ хүрээд шудраг ёсыг тогтоодгүй мэхэд тодорхой асуудлыг шийдээд энэ хүмүүс танаас зарим тодорхой асуудлыг шийдгээд байгаа нь таны дор засгийн газрын мэдэлд авилгатай тэмцэх цагдаагийн газар тодорхой эрх мэдлийн одоо хүчний байгууллага байгаа учраас ингэж итгэж хараад байгаа байхгүй. Тэгэхээр энэ асуудлаа эцэслэх юм бол таны нэр ард түмний дунд бол баатар болж үлдэнэ. Хууль зүйн сайдын томилгоо бол энэ засгийн газрын амин сүнс шүү. Энэ засгийн газар тогтохгүй юу гэдэг бараг таны энэ томилгооноос хамаарна. Үнэхээр ерөнхий сайд хэлээд байгаа тэр Ортогийн уул уурхай эдийн засгийн бөглөө болоод бол эргэлтэнд оруулъя гэдэг шүү дээ. Тэгэхээр өнөөдрийн манай эдийн засгч нь 30 их найдад эргээд байгаа юм бол шинэ гарц, орлогын гарц нээх гээд байгаа юм шүү. Тэгэхээр энэ бол таны томилгоотой шууд хамааралтай юм шиг харагдаад байгаа. За тэгээд түрүүн тав бол нэлээд ноцтой юмуд хэлсэн. Үндэсний аюулгүй байдлын 3 гишүүний нэг нь гадаадын байгууллагын гадаад улсын одоо хараанд байна. Ийм хүмүүс Монгол улсыг толгойлох эрхгүй гэдэг. Энэ бол маш ноцтой асуудал шүү дээ. Түрүүн бид нар үндсэн хуулийн хямралд оронгоо алдлаа. Үндсэн хуулийн эмчилгээ алдлаа. Одоо үндэсний аюулгүй байдлаар алдах хэмжээнд ийм сонор ширэмжтэй болохгүй ийм мэдээллийг та хийлээ. Тэгэхээр эннийхээ хэлсэн үгэндээ эзэн байх энэ асуудал үлдчихээн. Эдгээр засгийн газар таныг хамгаална. Энэ дотор байж байгаа гишүүд, үннийг олъё гэсэн гишүүд бол таны талд бас дэмжиж ажиллах бах. Нэгэмсэн үү? За, 1 минут нэмж тодруулъя. Өргөтэй ажиллахыг хүсэж байна. Үүний төлөө нам харгалцахгүй гишүүд таныг дэмжих баха гэж бодож байна. За, хууль зүйн сайдын хувьд бол нөгөө нэн яаралтай гормоор их хурлд оруулж батлуулах хууль байна уу? Тэгвэл та хууль зүйн сайд хийж байхдаа хүний эрхийн тухай багц хуулийг санал болгоод батлуулж чадаагүй гэж ойлгосон. Тэгэхээр ер нь цагдаагийн байгууллагатай холбоотой, нүчний байгууллагатай холбоотой хүний эрхийн асуудлыг зөрчигддөг. Тэгэхээр их хурлаар нэн даруй оруулж чинь хүний эрхийг хамгаалсан энэ хуулиудыг батлуулах хүний эрхийн тухай багц хуулиас өөр ямар хууль байна вэ? За баярлалаа, амжилт хүсье.